За та бүхэнд өглөөний мэндийг хүргье. За энэ хуулийн төслийн үзүүл баримтлал болохоор усан сан бүхий газарт олборлолт явуулахгүй байна гэд тодорхойлсон. Харин хэрэгцээ шаардлага нь болохоор нийслэл ойр иргэдийн орчинд төлөвлөсөн. Тэгэхээр яг нэг өсөнд зорилго болон хэрэгцээ шаардлага хоёр төдөө тодорхойлогдсон. Усан сан газар тархацтай ашиглалтын буюу хайрганы олборлолт хийх зорилт усны хууль дээр байж байгаа. Нийслэлийн тухайд усны хамгаалтын газар одоо онцгой тохиолдолд 50 м, ердийн тохиолдолд 200 м-д одоо үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдол одоогоор байхгүй гэсэн юм мэдээ ирсэн байж байгаа. Харин оны бидний энэ санал болгоод байгаа хуулийн энэ санаа бол усны сан бүхий газраас 1 км гэсэн зохицуулт нь усны сангаас илүүтэй суурьшлийн бүсийн одоо асуудлыг л яриад байх шиг л байна л да. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь бол 2-3 асуудал гарч ирж байгаа. Нэгэнт зорилго нь суурьшлийн бүсийн болвол энэ суурьшлийн бүсийн асуудлыг ер нь яг яаж шийдэх вэ? 1 км хангалттай юу, хангалтгүй юу? Дахиад энэ өөр үзүүл баримтлалаар авч үзэх ёстой юм биш үү? Магадгүй нийслэлийн иргэдийн хурлын одоо төлөөлөгчдөд ч юм уу, эрх шилжүүлдэг ч юм уу, энийг зохицуулдаг ч юм уу. Нөгөө талдаа бол эрх зүйн орчны хувьд бол тэр энэ олборлолт хийж байгаа газар амьдралаа өчнөд зохицуулт эрх зүйн нь байж байгаа. Ингээ харахад яг зорилготой шаардлага нь бол өөр байгаа. Тэрийг одоо яаж зохицуулах вэ? Ер нь бол усны сав газар бүхий байгаа хуулийн төвчлөлтөөр нэмэх нь суурьшлийн бүсийн асуудлыг зорилгоор нь тавиад тааруулж байгаа юм биш үү гэсэн нэг ийм санаа байгаад байгаа. Тэгээ энэ дээр нэг тодорхой хариулт авчаа. За төвшин гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол төвшин гэсэн юм байгаа юм. Та одоо жишээ нь 46 аж ахуйн нэгж огт үйл ажиллагаа явуулахгүй байна гэд хэлж штэ. Туулгын орчимд. Тэд нар холборлоод дууссан. Тэгээд иргэд гомдол гаргахлаар тэр үндэслэл байхгүй болчихдог. Хортон нөхцөл тогтоогдохгүй байгаа юм. Тийм учраас энэ хуулинд орон нутгийн дээр байгаль хамгаалагч, байгаль орчин хяналтын улсын байцаагч бүх шатны засаг дарга нар нь хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших хуулийн этгээд үйл ажиллагаа улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсч байгаа талаар гомдлыг үндэслээд байгаль орчин нөлөөлөх байдлыг үнэлгээ хийх тухай хүсэлтийг байгаль орчны яамд гаргана гэж байгаа байхгүй. Ийм заалт огт байхгүй. Тэгэхээр иргэн хаашаа хандах нь мэрэгдэхгүй болчиход байгаа. Нэгт. За хоёрдугаар суурьшлийн бүс одоо хүртэл тогтоогдоогүй байна. Суурьшлийн бүхцийг тогтоохгүй бол 1 км чинь хаанаас хэмжих нь тодорхойгүй яваад байгаа одоо. Тийм учраас дагаж мөрдөх журмын тухай хуулиар нь 26 оны эхний үйлрэлд багтаагаад аймаг нийслэл дүүрэг сумын засаг дарга нар суурьшлийн бүсээ тогтоо гэдэг заалтыг оруулчих гэж байгаа. Тэгээд түүний дараа суурьшлийн бүс тодорхой болох. Тэгээ ерөөсөө та бол зөв хэлж байна. Ер нь хэдүүлээс ажлын хэсгээр сайн ярилцсан гэж бодож байгаа. Хамгийн гол үзэл санаа нь иргэний эрхийн асуудал байгаа. За 1 км-ийн асуудлыг бас олон гишүүн бүтээн байгуулалт холбож ярьж илээ. Тэрийг өдөр бас эргэж харж ярилцах боломжтой байна гэж үзэж байгаа.